Өндөр өндөр ууланда Наран эмтсэн тэнгэрийн доор эх орны минь хязгаарт орших нутаг Ховд аймгийн Булган сум бол хизээнээс торгууд түмний үлгий болсон чанга минь газар шороо билээ. Өнөөдөр энэ жаргалтай дэлгэр нутагтаа хүн зам нь дураар амьдарцгааж мянган жилийн нүүдэл суудал дагаж уул ус ан амтнаа хамгаалan жороо мордын хатиргаагаар ирээдүйг тэмүүлэн давхиж явна. Үеийн үед энэ төрлөх сайхан нутгаа хамгаалсаар ирсэн намтар баян торгууд түмэн өнөөдрийн энэ жаргалтай амьдрал амар алдаагүй. Энэ бол эцсийнхээ амьсгалыг хүртэл хан алтаадаа зориулж газар шороондоо өөрт нойрсон хичнээн олон аавын хүүгийн амиар болсон эх орн маань энэ олон хөшөө дурсгал үг ярьдагсан. Ямар их түүхийг өгүүлж, ямар олон бичигдээгүй баатруудыг төрүүлэх байсан бол. Дархан хэлийхээ босхийг мөнхөд манах мэт гэрэлт хоёр энэ хөшөө бол бүгд наримдах Монгол ард улсын баатар хэлжин торгууд түмний хүү энхийн шийлэг баясгалангийн бадам нарын гавьяаг мөнхөлсөн хөшөө дурсгал юм. Бүгд найрамд Монгол ард улсын баатар энхийн шийлэг бол Ховд аймгийн Булган сумын бангийн торгууд Хонгораачин овгийн хүн байгаамаа. Миний одоо авг ах юм аа. Манай аав Амар баяр Шилэг баатрын аав Инг хоёр бол Дэмбэрэл гэдэг хүний хүүхэд юм лээ. За Шилэг бол нэг эгчтэй, манай аав нэг дүүтэй байсан. Манай аавын дүү бол Шинжээнд үлдсэн. За Шилэг ахын эгч нь болохоор Гонгор Цэвгмэд гэж хоёр хүүтэй. Ийм л гэр бүлийн л хүн л дээ. Шилэг баатар надыг одоо багад тэр одоо дайнд явсан тухай ярьдгийм л да. Энэ Шилэг баатар бол 1936 оны цэрэг. 1936 оны цэрэг юуны Хамар давааны заставчик гэдэг Сүмбрийн цагаан нуурын заставчик гэдэг 7 дугаар заставын цэрэг ерөөсөө анхны цэрэг. Энэ застав бол 66 удаа байдаанд оролцсон гэж байгаа юм. 66 удаа. Тэрнийг бол Чогдон баатрын дөрөвдүгээр дурсамжид бичигдсэн байж байгаа. Тэгээд орой 3 цаг жахан өнгөрч байсан. Өнөө гүч байдгүй. Бид одоо суманд дуус. Тэгээд тэр үлдсэн хэдийн сумнуудаа цэмийн хурааж аваад хамгийн сайн бууддаг цэргүүтэй гэсэн. Манайд бол сайн бууддаг хүмүүс байсан да. Тэр Жамба одоо энэ баатар нөхөр Жамба дүүрийн гуйлан гэж Договээлтай аймагт хончин байна гин. Бид одоо ирээсээ гарцаагүй бол. Ямар ч ихсэн энд одоо дайсны ихээхэн хүчинд бүслэгдэж. Эндээс биднүүд гарч чадхаас өнгөрчээ. За ингээд дайсныг одоо дайраад ороод ирэхтэй зэрэг одоо дайсантай цохилт. Энд таврын цохилтсон. Цохилтж байгаа цөмөрөө хүн хэрвээ биднээс аль нэг нь одоо дайсанд гар өргөж өгөх юм, бөөж өгөх юм бол эх орноосоо үргэлсэн гэж харсан одоо чадлаа гэж ингээд тангараг авалдсан. Ингээд ахын дор энэ заставыг удирдах байсан хүмүүс нь бол одоо анхны хүн Эрен доогийн дулмаа, дараа нь бол Төмөр баатар Дашням,
ингээд одоо Жогдонбаатар удирдах байгаа юм. Энэ хүмүүсийн удирдлагад одоо үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг нь бол Шилэг. Энэ Шилэг гэдэг хүн бол хөдөлгөөн сайтай, мэрэгэн бууддаг, чадамгай, морин сайн, ер нь даарч бэрхийг мэддэггүй ийм л одоо мундаг цэрэг байсан гэж ярьдیں۔ Мэрэлзэн урсан энэ бол энэ нэрийг хэлэхдээ зэрэг хэний санаанд тэр жилийн түүхэн үйл явдал аяндан ургаад ирнэ. Монголын дорнод хэлийн мананд манай харин сонор согог зогсож байсан юм. Гэвч голын нөгөө талаас Японы булан эзлэгчид занал хийлж байлаа. Японы зэрэг төрөнгөйчүүд 1931 оноос Манжуур зүүн хойд хятадыг эзлэн авлаа. Япончууд улмаар асар их баялаг бүхий манай их орныг төрөнгөйлөн авч Монгол түмний тэмцсэн байлдаж олсон эрхчлөө хувьсгал тололтыг устган Монголын ард түмний өмнөд төшиг дэлхийн анхны социалист бүрэн зөвлөлт холбоот улсад алдан довтлох гэсэн хорон санаа үрлэж бүгд наримдах Монгол ард улсын хил хязгаар дудаадраа зэрэг зэвсгийн хүчээр алдан довтлож байсан юм. (1939 оны 5 дугаар сарын 11-нд Япон баргын морин дивиз явган цэрэгтэйгээ нисэх онгоц, танк, хоёр дэх буугаар зэвсэглэн Номон хан бүр давааны чиглэлээр давшин халах голын зарлаагүй дайныг өдүүлэн байлдааныг эхлүүлсэн. Тэр үед өөрөөсөө хэд дахин илүү зэвсэгтэй Японы анги нэгтгэлүүдийг халах голыг гатлах бололцоо олгохгүй саатуулж байх хариуцлагатай үүргийг Хэлийн 24-р отроод гүйцэтгсэн. (1939 оны 5 дугаар сарын 14-нд Чогдон дарагтаа 10 хүний бүрэлдэхүүнтэй Хэлийн манаа байдаг мааханд үүрэг гүйцэтгэж байхад хайлаас голын эргээр Япон манжгоогийн 600 орчим цэрэг Хэлийн манаа руу довтолж давуу хүчээр нутгийн гүн рүү шахаж хүч тэнцвэргүй тулалдаан болжээ. 1939 оны 5 дугаар сарын 21-ээс 30-ны хооронд 7 дугаар застав хүч нэмэгдүүлсэн Сумангийн хамтар хол дууланд байрлаж байсан 60 орчим хүнтэй холбооны ангийн 5 асар, 4 ачааны машин, шатхууны агуулгыг дэлбэлж 16 хүнийг олзолж устгасан хэдий ч Японы 10 гаруй танк 300-аас 400 явган цэргийн хүчээр дайрхан дайсны хүчинд автагдан улмаа хүчээ сэлбэн байлцаар хул дуулыг 3 удаа чөлөөлж 2 удаа орхиж байв. Тэгээ энийг барьна гэдэг бол хэцүү. Араас нь одоо 40 танктай ийм хүч хул дуулаар орж ирсэн ийм мэдээтэй байж ирсэн юм. Энэ бол үнэхээр хүнд. Одоо тэр цөөхөн хүн энийг хүчийг барихтаа ер нь дийлдэхий аргагүй ийм хүч. Тэгээ яг энэ хүчийг барихад чадварлаг сайхан зэргүүд одоо гарамгай их орончид газар нутгаа мэддэг хүмүүс ингэж л одоо байлдсан. Сүмбрийн 7 дугаар стат би түрүү хэлсэн Дөгрийн гуйлын инхийн шийлэг Нортлын Жамба гэсэн энэ баатруудад тодорсон. За эдгээр баатрууд бол үнэхээр одоо газар орноо сайн мэддэг. За гуйлын баатрууд үнэхээр мэрэгэн бууддаг байсан учраас одоо 400-аас 500 метрт бол одоо дайсны галан цэгүүдийг одоо сум тоолон устгадаг байсан. За инхийн шийлэг баатрууд мөн одоо Хэлийн манаагаа удирдаад за газар орноо сайн мэддэг учраас одоо дайсны гүнд орж одоо амьд хэлийг одоо маш ихээр одоо олзож ирж исэн. За энэ утгаараа одоо эдгээр баатруудыг бол баруун хэлд дотоо авчиж гүйцэтгэх ажиллагаанд бас одоо оролцож исэн одоо ийм одоо гавьяатай үсүүд байгаамаа. Цэвжуугаан дуртгалд байдгийг. Тагнуулын үүргийг маш сайн гүйцэтгэсэн хүн бол Сийлэг гэж. Шилэг гой гэж байгаа юм дээр л дээ. За тэгтээ зэрэг энэ үүрэг гүйцэтгэх гэдэг бол үнэхээр тэр гярхай тагнуул гэдэг нь ямар байх вэ? Эрд зөрөгтэй
ийм л байж одоо үүрэг гүйцэтгэж штэ. Одоо үүргээ биелүүлсний дараагаар 6 сарын 6-наас энэ Хилийн застав фронттой нэгдэж, фронттой 2 застав нэгдээд Шарвын суман болвол үндсэн хүчтэйгээ нэгдэж байгаа. Үндсэн хүчтэйгээ нэгдээд ингээд одоо байлцсан. Тэгэхэд 1939 оны 9 сарын 16 хүртэл энэ фронт дээр байлдахдаа 6 сарын 6-наас 9 сарын 16 хүртэл дайсны гүнд нь 7 дугаар застав үүрэг гүйцэтгэсэн юм байна. За энд бол одоо ерөөсөө тэр хэдэн цэрэг бол үнэхээр онцгой үүрэг гүйцэтгсэн. Манай их ууч дийлдэл дараагаар мэрэгэн буудаж дайсны танк их уу командын байр галын цэгүүд амьд хүчийг устган өөрийн анги салбаруудад давших зам нээж өгч байлаа. Монгол зөвлөлтийн цэрэгэн ангиуд 11 хоногийн шийдвэрлэх давшилтаар дайснaan дарж ялалтын дуг мандалаа. Манай их орныг аяны маршаар эзлээд улмаар зөвлөлт толгойд улсад халдах гэж санаархаж байсан тэрийг эзэн тулсын арим энэ байна. Чогдонбаатарын заставын 150 гаруй шагналыг авсан цэргүүд байгаа юм шүү дээ. 100 тэр өөрөөр 200 гаруй хүн шагнагдсны 150 орчим Чогдонбаатарын цэрэг, зарим нь 2-3 удаа байгаа. Тэгээд одоо хүнд чигээс тэндэг эд шагнагдсан. Надыг одоо багад тэр одоо дайнд явсан тухай ярьдгийм л да. Тэрийг нь одоо баг байсан болохоор би олигтой ойлгодгүй нэг үлгэр домог шиг л юм бол ярьдаг. Маршалтай, Жуковтай, лагүсрэн одоо жанжинтай гар барьж явсан. Цэргүүд бид дайны талбарт зөвлөлт Монголын цэргийн алдарт жанжин маршлуудтай уулзаж тэднээс эх орн тусгаар тогтнолоо хамгаалах тушаал хүлээн авч байсан маань биднийг зоригжуулж сэтгэл зүрхийг улам бадрааж билээ гэж энхийн Шийлэг Баатар дурсан ярьдаг байсан. Дайны талбай дээр одоо маршлаас алтан гадас одон авч байсан. Тийм ээ. Дайны талбарт өхлийн суман дундуур нэгэн даван дээр өөхөх сэххээ үзэлцэж дайтаж байсан олон цэрэг эрсүүд Чогдон, Жамбаа, Шийлэг, Гуйлан, Лувсан данд, Гаас сүрэн, Ганах сүрэн, Чимэд, Дорж, Гаваа зэрэг олон дайчид юуны учир шагнагдаж байсан тухай тогтоол энд байна. Халахын голын байлдаанд гарамгаа байлдагсдыг шагнасан тухай Улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1939 оны 10 дугаар сарын 27-ны 7 дугаар хурлын тогтоол. Дотоод явдлын яамны сайд бүх цэргийн жанжин, улсын маршал, өрлөг жанжин, Чойбаасангаас тус улсын дорнод хэл хязгаарт халдан довтолсон Японы эзэрхий төрөмгийн фашистын шунхай довтлогооноос хувьсгалт их орныхоо тусгаар тогтонсон бүрэн эрхэт байдлыг байлдааны цусан замаар батлан хамгаалах хэрэгт ам биеийг өчүүхэн төдий хайрлалгүйгээр зүтгэж харьяат нам засгийн даалгаврыг туйлын үнэнч шудраг бөгөөд баатарлаг зориг зүтгэлийг илэрхийлэн жинхэнэ байлдааны галын фронт дээр 1939 оны 3 дугаар сараас хойш хэдэн сарын турш урт удаан хугацааны дотор дайсны их бага ангиудтай олон удаа гавшгаалan байлдаж эх орныхоо өмнө байлдааны цусан замаар
онц гавьяа байгуулсан тул дотоод явдлын яамны харьяа, хязгаарын цэрэг, энхийн шийлэг, заставын дарга пунцгийн чогдон, жагсаалын дарга дүнгийн равдан, салааны туслах дамжовын жамб, тасгийн дарга шаргын догдон нарын 36 хүмүүсийг алтан гадас одон тэмдгээр саашаан шагнахаар тогтов. Шилэг-Баатар бол маш сайн байдаж байсны, гарамгай сайн байлдагч байсны нэг тод жишээ бол 1939 оны онд дайн дууссаны дараагаар Октябрийн хувьсгалын ойд төлөөлөгчөөр оролцсон. Шилэг ахын одоо тэр ямар гавьяа байгуулсан гэдгийг мэддэггүй юм да. Алхголын байлдааны дууссаны дараагаар 14 хүн хоошоо Москва явж 14 хүний нэг нь одоо тэр манай Шилэг. Тэр 14 хүнийг Москвад Сталин хүлээж аваад гаргаж ирсэн байна. Тэр хүмүүсийг хардаад амралт байсан юм байна. Тэр хардаад амралтанд явуулаад тэр хүмүүст нэг орос цэргэмэл өгсөн, бэлгэнд өгсөн байдгийг. Энэ бол одоо ер нь зүгээр хүнийг оролцуулахгүй их чухал үүрэг гүйцэтгэсэн учраас энэ хүнийг төлөөлөгчөөр оролцуулсан. Алдарт халахын гол, хамар даваа, бойр нор. Энэ ариун дагшин нутаг бол дайснаас ард түмнээ өмгөөлөн хамгаалж мөнхийн гавьяа байгуулсан Эгэл баатруудын алдрын нутаг юм. Эх оронч Монгол улсын баатар Пунцгийн чогдонгийн удирдлагадор дэлхийн дайны эхлэл төгсгөлийн ялалтыг нэр төртөө мандуулж ирсэн Сүмбрийн 7 дугаар застав, баатруудын застав гэдэг хүндэт цолыг өөрт хадгалав. Монгол улсын засгийн газрын 1988 оны 9-р сарын 9-ний 169-р тогтоолоор Хилийн 24-р отрядын 10-р заставыг бүгд наримдах Монгол ард улсын баатар энхийн шийлгийн нэрэмжит болгон мөрчүүлжээ. Халахын голын дайны одоо олон баатаруудын гарамгай байлсан тэр олон бүгд л баатар болохоор л доо. Ер нь тэр чогдонгийн застав, Төмөр баатарын заставын энэ хүмүүс л бүгд л баатар болохоор энэс баатаруудаас шалгалсан баатар бол энэ чогдон, гуйлан, Төмөр баатар, Жамба, Шилэг эдгээр юм аа л гэж би ойлгоод байна. Дайчин баатруудын хөшөө тийш очих ардын зам балраагүй. Ямар хүү төрүүлснэ ээж минь та хараарай, ямар хүнээр мануулснаа эх орон минь та үзээрэй. Хотын булган сум гэдэг бол үнэхээр баатарлаг ард түмэн нэглэгийн нутаг гэж бас хэлж болно. Тэгэхээр энд 1911 оноос хойш л энэ хязгаарт одоо дайн байлдан өмнө самун болж 1962 оны 6 сарын 24 хүртэл буу дуугарч 1962 онд хятад улстай хил тогтоосноор энэ бодлон дасан зогсоогдсон түүхтэй. Манай таргуудууд
Хятадын гаминда Испани одоо хасаг өттэй бол байнгын л одоо тулж дайтаж дээрэмдүүлж алуул талуулж байсан л энэ түүх биелдэ. Надыг баг байхад хүртэл тэр варангийн амар Испанууд ирлээ гээл одоо нэг сандрал. Тэгэл манай айл хоёулахна байсан нэг шуудаата тариага булаад тэгээд одоо ууланд гарч бүгж хонж байсныг би одоо санаж байна. Ийм маягаар это байнгын төгсчүүртэл байсан л да. Ер нь энэ баруун хилийн энэ мөргөлд энэ тулгаралд оролцоогүй тэнд хохирол эд хөрөнгөөр одоо хохироогүй сэтгэл санаагаар одоо хохироогүй тийм одоо хязгаарын иргэд гэж бараг байхгүй л болов гэж бодож байна. Миний л одоо иргэн тойронд бол байдал тийм л байсан. 1944 онд маршалч явуулсан баруун хилд Освантай уулзахаар очив байгаа. Освантай уулзаж гэрээ хэлцээр хийсэн, Осваныг зэвсгэлсэн, Освантай тохиролцсон, Осваныг тэр онгоцонд суулгаад булган сумыг тойруулж үзүүлсэн, зэвсгээ хураацсан зэвсгээ ийм зэвсэг байна одоо чамд өгч байгаа гэдгийг үзүүлсэн. За Осваныг хэрцөчилсөн. Ингээд хэд хоног одоо тэнд байж захтаа бол Осванд туслах, өөрөглөл Освантай хамтрах, Гаминданы дээрэмчдийг буцсахад хоёр дайсантай биш нэг дайсантай тулдахын тулд тэр Осваныг манайх бол ашигласан юм. Энд ардын сайн дурын групп гэдгийг байгуулсан. Ардын сайн дурын группыг бол өмнө нь бас одоо үүрэг гүйцэтгэж явсан. Бас тагнуулын үүрэг гүйцэтгсэн хоршоо дүгэр гэж Батбаярын дүгэр, хоршоо юу олон дүгэр вэ дээ. Хоршоо дүгэр гэдэг хүнээр толгойлуулаад анх нэг 14 хүн одоо ардын сайн дурын группэд элсүүлсэн байдیں۔ Зэрэг зэвсэг тодорхой хэмжээгээр байсан боловч тэрнийг эзэмшиж ашигладаг хүн бас чадварлаг хүмүүс бас цөөхөн байсан. За ингэхэд 1944 онд гээд үзэхэд чинь бол шилэг гой бол цэргээ салгадаад байсан. Цэрэгт пулематын авуучч байсан. Винтовын бөмбөг буудагч байсан. Ингээд одоо маш их дадлага дуршлагтай алхахын голын дайнд гарамгай сайн байлдсан ийм хүн байхаа зэрэг чинь хамгийн түрүүл одоо энэ зэвсэг техниктэйгээ танилцуулах, үзүүлэх, харуулах, сургах, ашиглах, энэ хүний чадлыг ашиглах ажил бол үнэхээр нэн чухал байлаа. 1944 оны 5 дугаар сард Баян-Улгийн аймгийн Хужирт, Дэлгүүн, Толбосумдын хасаг яснаас бүрдсэн 140 хүнтэй отряд байгуулжээ. Отрядын даргад Баян-Улгийн аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга асан Ногояг маршал Чойбалсан өөрөө биечлэн томилсон байна. Булган голдох тагнуулын группээс дотоод явдлын яамны орлогч сайд хуранда Дүнхэржоо, Зөвлөх, Артменов нар шар сүм, хөх тохон хаваар өөрөг гүйцэтгэж байгаад ирсэн Ногоян отрядын хэсэг хүмүүсийг энхийн шийдлэр удирдуулан гаргасан байна. Уг групп босогчдын цэрэгтэй нийлэг 11-р сарын 21-нд шар тохоод ойртон дайсны хөдөлгөөнийг тандаж байтал Хятадын 32 машинтай цэргийн цуваа давсан түнхдэх цэргийн бааз руу шар тохоогоос гаргасныг илрүүлжээ. Испани 280 цэрэг энхийн шийдлэгийн группийн 20 хүн дайсныг амдан гүйцэж очсон байна. Испанийн түрүүчийн 27 машиныг энхийн шийдлэгийн групп сүүлчийн 5 машинд довтолж дайсны 40 гаруй хүнийг устгаж, манай группийн зоригтой тулалдан 300 гаруй хүнийг устгаж, шархтуулан бослог гаргасан торгуудын 1669 өрх, хасгийн 2689 өрхийг
зөвлөлтийн хил Заки Уласт гэдэг газраар нэвтрүүлэн хонь майлах, хотон, харгайт зэрэг газруудад сууршууллаа. Торгуудын ард түмэн санаа сэтгэлээ нэгтгэж нэгэн зорилготой тэмцэн явхад түүний дотроос Баясгалангийн Бадам гэдэг хүнээрээ мөн ч их бахархан дурсаж байдаг юм. Тэр хошуудын чулуудаа, баарaan чулуудаа байна. Тэр Бадам Баатартай одоо яг явж тэр тулгын шаардах бичиг гардуулж байсан. Тэгээд Бадам Баатар чулуудаа хоёрыг очиход бол чулуудааг нь буцаагаад Бадам Баатарыг барьцааж үлдээсэн. Тэр тулгын шаардах бичгийн утга нь бол 24 цагийн дотор одоо гар гэсэн л ийм бичиг байсан. Элдвэр тамалсан. Сүүлд нь бүр одоо дүүжлээд гал доороос нь түлээд ингэж тамалж алсан юм гинлээ гэж манай нутгийнхан ярьдаг шүү дээ. Тэгээд энэ бол одоо зөвхөн нэг жишээ. Ер нь оролцож байсан хичнээн хүн, хичнээн чудагийн юмд оролцоод зарим нь одоо амнасаа алдсан, эд хөрөнгөө дээрэмдүүлсэн одоо манай нутгийнхан за сэтгэл санааны одоо айхдаг дарамтанд орсон энэнийг бол одоо нөхөж баршгүй юм байгаа юм л да. Бүгд найр Монгол ард улсын баатар Энхийн Шилэг, Баясгалангийн Бадам энэ хоёр баатрын одоо хөшөөг манай одоо хүүхдүүд санаачлаг гаргаж одоо орон нутагт нь босгосон. Энэ бол одоо хойч үед бол тэр баатарлаг гүйсэн тэр одоо гарамгаа одоо яаж тэмцэж байсан энэ түүхийг одоо мөнгөжүүлж үлдээх, үлгэр дуурайл болгох гэсэн ийм зорилго. Чулууг нь хүртэл одоо төрсөн нутгийн чулуу гэсэн санаагаар Шинжээнээс авч ирж босгосон ийм юм байгаа. Шилэг баатрыг 3 байлдаанд дайнд оролцсон гэж хэлж болохоор байгаа юм. 1945 оны чөлөөлөх дайны үед аймаг орон нутгуудад одоо нөгөө морьт сайн дурын морьт тэр одууд нь тэр байгуулагдахад төмтийн дарга байсан хүн шүү дээ. Энэ төмтийн дарга гэдэг бол бас л одоо төм гэдэг чинь хэдэн тоо байлээ. Тэрнийг л одоо удирдахжсэн гэсэн үг. За улс ордоо аж ахуйч гэсэн онцгой сайн үүрэг гүйцэтгэжсэн энэ налайхан уурхай орлог даргач хэл байжсэн. Тэгээд одоо орон нутагта ааган томалчин одоо тэгэл одоо янз бүрийн ажил хийж эрхэлжсэн ийм юм байгаа. 1940-оос 1948 онуудын олон удаагийн зэвсэгт тулгаралт болж энэ тулгаралтанд тангараг өргөсөн цэрэг эрс эрэлхэгээр тулалдаж гарамгаа гавья байгуулсан даваа дорж, тэгшээ, лавг дорж, нэхийт, бадам, шийлэг, дорж, дамб, геван, намнам нарын баатрууд төрөн гарсан юм. Ялалт авчирсан эрхэм хөвгүүдээ бид мартахын очир үгүй. Энхийн Шилэг баатрын өр хүүхдүүд ач гуч нар өвөөгөөрөө овглож, өвөөгөөрөө бахархаж, түүний зааж сургаж байсан сургаал, захисан үгийг биелүүлж, улс их орондоо иргэнийхээ ёсоор ажил хөдөлмөр хийж, мөнч даруухнаар амьдарч байгааг харахад үзэгч бид өөрийн ирэхгүй бахархах сэтгэл төрнөө. Ийм сайхан хойч үеийг үлдээсэн Шилэг баатар түүний гэргий аяанарт талархаад баршвэ. Би Ховд аймгийн Улган сумын Харьяат бүгдээ Монголд тусан баатрын Энхийн Шилэг гэдэг нэг 3 дугаар хүн байна би. Ганц гэдэг хүн байна. Миний аав 1915 онд Ховд аймгийн Улган сумд мэндэлсэн. Манай ээж Ховд аймгийн Улган сумын Харьяат Батмагнан аяа гэдэг хүн байсан. Манай ээж манай хоёр ханил зуга 5 хүүхэдтэй.
Тэгээ 5 хүүхдээс одоо 2 нь байна. Манайд миний том эгч бид 2 байна. Том эгч маань Ховдын Булган суманд ажиллаж байгаа. Би одоо Монгол Улсын Баатар Шилэг гэдэг хүний ач хүн юм байгаамаа. Манай аав бол одоо Монгол Улсын Баатар Шилэг гэдэг хүний 4 дахь хүү юм байгаамаа. Би болохоор өвгийнхээ талаар ааваасаа л сонсч байсан болохоос уулзаж бол байгаагүй. Тэгээд аав маань их бахархаж биднэрт их ярьдаг байсан. Миний аав удаагийн Монгол Улсын Баатар төр улсын эх орныхоо төлөө ихийг хийж бүтээсэн юм хүн юм байгаамаа гэж ярьдаг байсан. Тэгээд тэр бүхнийг би ч гэсэн одоо уулзсан, танилцсан найз нөхөд хүмүүстэй баш их ярьдаг, бахархдаг. 130 дугаар ангид цэргийн алуу хаасаа. Хил дээр алуу хаасна. Хил дээр алуу хаах хамгийн сайхан байх. Хил дээр алуу хааж байхдаа өвөөгөр их бахархдаг байсан. Би 2019-с 2020 онд бүгд найрамдах өмнөс судаа олсод инхийг дэмжих ажиллагаанд 9-р ээлжид үүрэг гүйцэтгэсэн байгаа. Миний өвөө болохоор инхийн Шилэг бүгд найрамдах Монгол ард улсын баатар хүн. Би тэр хүнээр маш их бахархдаг. Тийм болоод би яг хамгийн анх ингээд цэргийн хүн болно гэж өөрийгөө бодож ер нь ахлагчийн сургуулийг сонгосон байгаа. Манай аав юу дайнд оролцож яваад хажуунаас нь толгойг нь тавчих гээд сэлэм киоск гэсэн юм байна л да. Тэгэхээр нөгөө толгой дээр гараад ирээд тэр сэлэм атгаад авсан. Тэр сэлэм нөгөө ингээд шувтрахтаа гарын ингээд шүрүүлсэн ингээд тасарсан баг. Шилэг Баатар бол 2 удаа шатцсан шүү. Хөнгөн болохоос 2 удаа шатцсан. Энэ бөмбөгтөлд ч байж байгаа энэ одоо олон тулгарл байлдаануудад оролцсон ийм юм байгаа. Хөл нь болохоор зэрэг бөмбөгний ширэм орцсон гэж ярьдаг байхгүй юу? Өөрөө тэгж ярьдаг байсан. За би 7-8 дугаар ангид байхдаа Шилэг ахын байсан юм аа. Дүүтэйгээ хамт сургуульд сурахын тулд одоо тэгээд Шилэг ахын байдаг байсан. Шилэг ах ч одоо тэгээд байлдаанд явж байгаад нэг гар нь тахир болчихсон. Тэгээд нэг гараараа бүхэл юм хийдэг. Хичээлээс хүрээд ирэхдээ хоол цай гамбар бүх идэх уух юмыг л бэлдзэхэл хийчдэг. Тийм байсан юм аа. Жаахан тусалдаг байсан. Тэгээд байлдааныхаа тухай их ярьдаг байсан. Тэгээд орой цагаар хүүхдүүдийг тэр хавийн айлын хүүхдүүдийг цуглуулад үлгэр их ярьдаг байсан. Ер нь л тэр дайн байлдааныхаа тухай маш их ярьдаг байсан. Тэгээд би одоо нэг их тэр үед нь нэг тааж гэх юм уу та нэг анзаарч яагаагүй байсан байна л да. Гэхдээ яасан байлдаа он сартай юугаа яасан их мартдаггүй Шилэг ах ярьдгийндээ гэж боддог л байсан. Намаг Гонгорын Болормоо гэдгээ аавын минь ээжийг инхийн Баян Булаг гэдэг байсан. Эмээ минь Улсын Баатар Шилэгийн төрсөн эгчлээ. Шилэг ах маань 20-р наснда дайн тулдаанд оролцож явсан болвол миний аав ахыхаа үлгэр дуурайллаар 18 нас хүрмэгцээ эх орны чөлөөлөх дайнд оролцохоор баруун хязгаараас чуулалт хаалганд хүрч ирсэн байдаг. Шилэг ах бол манай аавын одоо нах сайхан юм байгаа юм. Тэгээд энэ манай аав маань 1957 онд анхны Атрын анхны аягаар наашаа яваад өгсөн. Би тэр үед бол 4-5 настай хүүхэд аавыгаа дагаад ирсэн. Нэг тийм тодорхой мэдэхгүй ч гэсэн ааваасаа асууж байсан. Тэр үед одоо тэр баруун зүгийн отрядад явж байсан одоо миний хатан болох хүн Янгорны галын төв гэдэг хүн байдаг. Яг тэр отрядын үйл ажиллагаанд бас нэлээдхэн томоохон үүрэг үүсгэсэн. Тэр хүнээс би хатан аваасаа бас манад нэг тийм Баатар хүмүүс Шилэг ахын тухай ярьж өгөөч гэхэд бас ярьдаг байсан. Одоо энэ Ахмад үеийн хаан тэр дайчин сэргэлэн цовоо энэ байдлыг энэ бас ч одоо ч гэсэн хүүхдтэй хэлж явдаг. Ийм л юм байна. Тэгээд бол нутгасаараа бахархаж яваа. Миний нутг бас бол үнэхээр гайхалтай сайхан торгоод нутг бас. Шилэг Баатар
одоо чадлаараа тэмцэж явсан ард түмнийг хамгаалсан ийм л одоо гавьяатан учраас одоо Мөнхөд улсад үйлснүүдийн нэг л гэж үзэх ёстой билээ. Бүгд нарийн хонглорд улсын ардын хурлын тэргүүлэгчдийн зарилгаар 1939 онд халхангалын байлдаанд Японы төрмөглөгчдийн эсрэг баатардгаар тулалдаж их хөрнөн хамгаалах хэрэгтэй гарамгай гавьяа байгуулсан Ховд аймгийн булгансмын харьяад инхэн шийлэгт бүгд нарийн хонглорд улсын баатар цол. Халхангалын тулалдаанд гарамгай гавьяа байгуулж амир өгсөн Гойволтой аймгийн эрдэнэсмэн харьяат Ванчинживын шарапт улсын баатар цол нэхэн болгоо. Бүгд нарийн хонглорд улсын ардын хурлын тэргүүлэгч гишүүн Монголын үйлдвэрчний эвлийн төвлөрлийн дарга лувсан зэрэг нөхөр шийлэг төгшөмдөг ардуулж бай хүргээ инх хүн газар жаргал тавиахыг ирүүлв.